Тойрхон тэгээд энэ өдөр өөрөөр дуулсан үйл явдлын мэдээлэлээс танилцууллаа. Одоо үзэгчтэй бүхэн дэлхийд дахинд болсон мэдээллийг хүлээн авна. Анхаарланд үзэгчтэй бүхэнд баярлалаа. Дэлхийд дахин агуулж онцлог үйл явдлын мэдээлэл өргөхөд бэлэн боллоо. Студид олонсын таймж гантлах сэтгүүлч хөтлөгч Бадрична. Тэгэхээр өнгөрсөн хугацаанд Хятад улсын өмнөд нутагт орших Ханан арал дээр Баогийн Азийн чуулган болж өнгөрсөн байгаа. Тэгэхээр энэхүү чуулганы үеэр Хятадын ерөнхийлөгч Си Жинпин бас үг хэлж Зүүн Азийн орнуудын Азийн орнуудыг ерөнхийдөө интеграцчлах уриалгыг бас гаргасан ийм үйл явдлаас өрнөсөн байна. Тэгэхээр Хятадын өмнөд нутагт бол байдаг үзэсгэлэнт Ханан арал дээр Баогийн эдийн засгийн чуулга боллоо. Энэ бол Азийн хөгжлийн төлөөх Баогийн форум гэдэг нэртэй төрийн бус бол байгууллага энэхүү чуулганыг бол явуулдаг. Яг л Швейцарын Давос хотод бол болдог шиг ийм чуулганыг Хятад улс зохион байгуулж байгаамаа. Хятадын ерөнхийлөгч Си Жинпин энэхүү чуулганыг өөрийн биеэр нээж үг хэлсэн. Тэгэхдээ Азийн улс орнуудыг нэгдэн агуу зорилгын төлөө бол нэгдэж нэгтрахыг бол уриаллаа. Энэхүү агуу зорилго гэдэг нь яах аргагүй торгоны их замын төслийн ажлыг хэлжүүл байгаа юм. Хятадын ерөнхийлөгч Си Жинпингийн хувьд бол энэхүү торгоны их зам, торгоны сангийн бол үйл ажиллагааг эхлүүлснээр Азийн орнууд 21-р зууны хөгжлийнхөө жинхэнэ түлхэц болсон ажилд бол орно гэж мэдэгдэж байгаамаа. Өөрөөр хэлбэл торгоны их замын сангийн ажилд бол оролцсон Азийн орнуудын хөгжлийн хурд дахин нэмэгдэж эхэлнэ гэж мэдэгдэж байгаа. Хятад улсын хөгжлийн эдийн засгийн хөгжлийн хурдас 2015 онд 7% бол байж ерөнхийдөө Хятад улсын хөгжлийн хурдас бол удаашрч байгаа гэдгийг мэднэ. Харин торгоны их замын ажлыг бол эхлүүлснээр энэхүү байдлыг өөрчилж чадна гэж Хятадын ерөнхийлөгч мэдэгдсэн байна. Торгоны замыг Шинжаан уйгурын Өрөмч хотоос тавьж цаашаага Самарканд, Туркийн Истанбул, Дуйсбург, Роттердам, Венец хүртэл баруун Европын орнууд хүртэл тавиад дараа нь далайн замаар бол Хятадын өмнөд мужуудаас Гуанжу, Бихай, Хайкуа, Куала-Лумпур, Калькутта, Найроби, Афин хотод хүртэл явуулах юм. Ингэснээр нэгсэндээ торгоны их зам гэдэг бол хуурай газар дээгүүр төдийгүй далайн зам ингэж битүү гинжин тойрог бол болж 2 гэсэн утгатай үг гэж ерөнхийлөгч Си Жинпин бол мэдэгдлээ. Хятад улсын хувьд торгоны их замын энэхүү санаачилга нь бол маш чухал ач холбогдолтой байгаа нь. Хананы уулзалтын дараа ерөнхийлөгч Си Жинпин Австрийн ерөнхийлөгч болон Казахстаны ерөнхий сайдыг бол хүлээн авч уулзсан уулзалтаас нь шууд бол харагдсан юм. Ерөнхийлөгч Си Жинпин Австрийн ерөнхийлөгч Ханс Фишерт бол хандж эхлэхдээ хоёр орны хоорондын харилцааг торгоны их замын бол агуу их бүтээн байгуулалтын үйл ажиллагаатай холбох хэрэгтэй гэж мэдэгдлээ. Австри улс бол өмнө нь Оросын холбооны улсын өмнөд урсгалд бол холбогдно гэж үзэж байсан бол одоо Хятад улсын торгоны их замын хөтөлбөрт бол оролцохыг бол бэлэн байгаагаа мэдэгдсэн юм. Торгоны их замын хөтөлбөрт оролцохоор Азийн орнууд одоохондоо эргэлзэж байгаа мэдээж энэ нь Хятад улсын зүгээс эрхшээлд бол орж магадгүй гэж айж байгаамаа. Үзэгчтэй бүхэнд дараагийн мэдээлэл өргөе. Тэгэхээр Иракийн айрын Тикрит хотыг эзлэн авсан бас нэг онцлог үйл явдал болж өнгөрлөө. Тэгэхээр Иракийн армийн шив цэцэнд журам цэргийн дэмжлэгтэйгээр стратегийн чухал хотуудын нэг Тикрит хотыг эзлэн авсан талаараас мэдээлүүд ирсэн байгаа. Тэгэхээр өмнө нь бас энэ тулд бас 10 гаруй хоногоос байлдж байсан талаараас мэдээлж байсан. Тэгэхээр Иракийн засгийн газрын хувьд маш чухал ач холбогдолтой байлдааны ажиллагаа явалтаар бол төгсжүүл байх шиг байна. Өчигдөр Тикрит хотыг эзлэн авлаа гэж Иракийн ерөнхий сайд Хайдр ал-Абади өөрийнхөө Твиттер хуудсанд бол бичсэн байна.
Тикрит хотын төвийг бол эзлэн авсан тухай Иракийн айран болон шийт шашинт жоромт цэргийн дарга нар удаа дараавал мэдэгдэж байна. Гэхдээ Тикрит хот бол бүрэн эзлэгдсэн эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Тикрит хотын төвөөс 300 метрийн зайтай газар тулдж байна гэж Салахуддины отрядын дарга Абдул Вахаб Ал-Саади гэдэг хүн мэдэгдсэн. Зарим мэдээгээр Тикрит хотын 75%-ийг бол эзлэн авсан гэж хэлж байгаа юм. Харин зарим мэдээгээр 40%-ийг Иракийн цэрэг эзлэн авсан гэж хэлж байна. Тикрит бол Иракийн хуучин дарангуйлагч Саддам Хусейны төрсөн хот. Үүнээс гадна Тикритээс Мосул хот бол ордог стратегийн зам оршдог юм а. Иракийн засгийн газрын хувьд Тикритийг эзлэн авсан нь маш чухал ач холбогдолтой байлдааны ажиллагаа болсон. Учир нь Иракийн 2 дахь том хот болох Мосулыг лавын дайчдын гараас чөлөөлөхөд Тикрит хотыг бол эзлэн авах нь гарцаагүй чухал бол байсан юм а. Тикрит хотыг бол эзлэн авахд Иракийн засгийн газар өөрийн айрмын шилдэг хэдэн бригадыг хамгийн гол нь шийт шашинт жоромт цэргийн отрядуудтай цуг илгээсэн юм а. Энэхүү байлдааны ажиллагааг Ираны генерал бол удирдсан. Тэгэхээр Тикрит хотыг бол эзлэн авсан гарцаа байхгүй. Иран улсын дэмжлэггүйгээр бүтэхгүй байсан юм а. Энэ 7 хоногийн ихээр Америк нэгдсэн улсын нисэх хүчин Иракийн айрам туслах зорилгоор Тикрит хотыг бөмбөгдсөн боловч шийт шашны жоромт цэрэг бараг 10,000 хүнтэй отряд Америкчууд энэ дайнд оролцох юм бол биднээс байлдаанд бол оролцохгүй гэж фронтын шугамыг хайж явсан учраас Тикрит хотыг бол эзлэн авах бол байлдааны ажиллагаа дорох хайж 7 хоногор саацсан юм а. Ингээд юу ч гэсэн Тикрит хотыг Иракийн айрам иргэшээлдээ оруулж байгаа бол та энэ цаашдаа Мосул хотыг эзлэн авах маш чухал тулдаанд бэлтгэх боломжийг бол өгч байна. Тикрит хотыг эзлэн авсан тулдааны үр дүнд Ирак дахь Иран улсын нөлөө улам бүр нэмэгдэх нь бол мэдээж. Учир нь Тикрит хотыг Иракийн засгийн газар Америк нэгдсэн улсын дэмжлэгтэйгээр биш харин Иран улсын дэмжлэгтэйгээр эзлэн авч байгаамаа. За өчигдөр дараагийн төлөв өргөе. Тэгэхээр 1 сарын дундуур Нигерийн ерөнхийлөгчийн сонгуулийг 3 сарын 18 хүртэлээс хойшлуулсан байна. Тэгэхээр энэхүү сонгуул 3 сард болж ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн 2 хүний бас 2 хоорондоо маргалдаж маш их асуудлыг бас гаргаж байсан. Тэгэхээр сонгуул ерөнхийдөө болж бас сонгуулийн автомат машинд гацаа асуудал үүснээс болж бас хариу гарах тов нэг өдрөөр хойшлогдсон байгаа. Тэгэхээр хариу гарснаар бас сөрөг хүчний нам ялалт байгуулсан гэсэн ийм мэдээлэл ирсэн байна. Тэгэхээр Африк ТV-ийн хамгийн чухал, хамгийн хүчирхэг, хамгийн баян улс болж хуурайд бол байгаа. Нигер улсад маш онц чухал ач холбогдолтой ерөнхийлөгчийн сонгуул энэ оны 1 сард бол болох ёстой байсан юм а. Гэвч лалын шашны Боко Харам гэдэг бүлэглэлийн дайралтнаас болгоомжилсан учраас засгийн газар энэхүү сонгуулийг 3 сарын эцсээр явуулахар болсон. Ингээд өнгөрсөн 7 хоногийн бям гараг буюу 3 сарын 28-ны өдөр Нигер улсад маш чухал ач холбогдолтой ерөнхийлөгчийн сонгуул болсон юм а. Гэвч сонгуулийн үйл ажиллагааны үеэр хойд нутагт Боко Харам гэдэг лалын шашны бүлэглэл сонгуулийн ажиллагааг дасалдуулах гэж дайралт хийснээс гадна сонгуулийн санал авах автомат машинууд эвдэрсний улмаас сонгуулийн үйл ажиллагааг томоохон хотуудад ням гарагтуул үргэлжлүүлэхээс өөр аргагүй болсон. Ингээд Африк ТV-д хамгийн чухал гэж үзэж болохоор энэхүү ардчилсан сонгуул болж өнгөрлөө. Сонгуулийн эцсийн үр дүнг өчигдөр орой Нигерийн сонгуулийн төв хорооноос танилцууллаа. Хэдийгээр Нигерийн сонгуульд барууны хэвлэл мэдээллийн хэрэгслийнхэн маш хүчтэй оролцож генерал Бухаригийн эсрэг хүчтэй сонгуулийн судалчилгаа явуулсан боловч Гудлак Жонатны
төр барих үйл ажиллагаа өөртөө хэтэрхий итгэлгүй байсан учраас ард түмэн түүнийг шийдгсэн бололтой. Зөвхөн хондоо дэлхийн технологи онцлог үйл явдлын мэдээлэл хүргэлээ. Анхаарлаа хандсан тавхан баярлалаа. Дахлаас тэрхийх амин цуврал. Нимбэг Си. Бүгдийн багтаасан багц Модисон 9900. Бурзай. Монголын эдийн засаг бурзай. Монголд худалдаахан хийцгээе. Арьсаг Улаанбаатар их дэлгүү. Ородино талах том хар. Талах чигээр компани. Цээж хорсод байна уу? Фосфолиугэл хэрэглэхэд тохиромжтой савлгаатай. Цээж хорсолт өвдөлт хордлого. Фосфолиугэл нэг л шийдвэр. Төрийн банк дэлхийн хаан ашиглагдах өндөр нөөцлөл бүхий EMV чиптэй UMB картыг Монголд анх удаа нэвтрүүллээ. Таны өмч туслагч ухаалаг үтж